Батшуугар гишүүний өргөн барьсан энэ нэмэлт өөрчлөлтийг бол дэмжиж байгаа. Зорилго нь харж ихсаалтыг үгүй болгож иргэдэд энэ зээлийн дарамтыг бууруулах хүүгээс гадна яг бодит өөрийнхөө нөхцөл байдалтай таарсан хүүтэй ийм санхүүгийн хэрэгсэл авах ийм боломжийг нээж байгаа. Энэ дээр би нэг зүйлийг өнөөдөр бид хийж чадахгүй байгаа ч гэсэн энэ Монгол банкны оролцоо энэ дээр хэтэрхий их байгаа гэдгийг хэлмээр байгаа. Монгол банкны үндсэн үүрэг бол ерөөсөө үндсэн мөнгөнд тэмдэгтийн тогтвортой байдал, энэ инфляци барих, тэгээд системийн энэ эрсдлийг барих. Тэрнээс биш иргэдийн зээлд ингэж ороод байх нь бол өөрийнх нь үндсэн анш ногтоос огт биш. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хороо магадгүй энэ цаашид энэ тусгай зөвшөөрлийг нь өгөх, энийг хянах энэ ажлууд дээр нийт бусад санхүүгийн хэрэгслүүд банк ус санхүүгийн байгууллагуудын зээлүүд мөн даатгал гих мэтлэн энэ бусад салбаруудаа оруулах ёстой гэж бодож байгаа. Гэхдээ өнөөдөр бол энэ хуулийн дээр Монгол банкын тусгай зөвшөөрлөө өгнө. Монгол банк мөн энэ онооных нь ерөнхий аргачлалыг батлна гэж оруулсан байгаа. Гэхдээ цаашдаа сая улсын хурлын даргын хэлсэн энэ санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах агентлаг юм уу бүтэц бий болвол тийшээгээ шилжиж олон улсын жишгт нийцэх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Миний энэ хууль санаачлагчаас болон Монгол банкаас асуух хоёр асуулт байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр энэ харж ихсаалт гээд байгаа муу зээлийн түүхтэй иргэдэд одоогийн системийн банкуд зээл өгөх боломжтой үстэй. Хорьсон зүйл огт байхгүй байгаа. Тэгэхээр жишээлбэл муу зээлийн түүхтэй ч гэсэн хаан банкн дээр ч юм уу голомт банкн дээр очиод тухайн зээлийн түүхэндээ таарсан скорингтэй ч вэ скоринггүй ч вэ тухайн зээлийн түүхэндээ таарсан зээлийг иргэн авах боломжтой юу? Энэ дээр Монгол банк ажиллаж байгаа юу? Энэ системийн банкудтайгаа эдгээр харж ихсаалтын түүхтэй байгаа иргэдтэй энэ зээлүүдийг нээгтээр нь зохицуулт нь ямар байгаа вэ гэдэг эхний асуулт байна. Хоёр дахь асуулт нь бол хувь хүний мэдээлэлтэй холбоотой. Би ингээд Монголын руу ороод өөрийн зээлийн скоринг харьяа гэж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшсэн хоёр байгууллага байна гэж сая хууль санаачлагч бас хэлж байна. Сайн скор, бүрэн скор гэдэг хоёр байгууллага. Эндээс би зээлийн скоринга оноогоо авъя гэхэд 1000 төгрөг төлж байгаа. 1000 төгрөг төлөөд аль нэгийг нь сонгоод оноо гэдэг зүйл нь гарч ирэх нь ерөөсөө нөгөө зээлийн түүх гэдэг юм гарч ирж байгаа. Ямар ч нэмэлт боловсруулалт байхгүй зүгээр ийм мэдээллийг дамжуулж байгаа шуудан чи ажил шиг юм хийж байгаа. Тэгээд миний гайхаад байгаа юм нь яагаад энэ сайн скор, бүрэн скор гэдэг хоёр байгууллагт миний санхүүгийн мэдээллийн түүх байна вэ? Би энэ хоёр санхүүгийн мэдээлэл өгье гэдгийг зөвшөөрөг байхад тэгвэл өнөөдөр Монгол улсын бүх иргэдийн санхүүгийн мэдээллийн түүх энэ хоёр байгууллагт байгаа мó? Тусгай зөвшөөрөл авсан гэд бүх иргэдийн зээлийн түүхийг энэ скоринг компаниуд авж байгаа мó? Тэгэхээр иргэний зөвшөөрлгүйгээр би ерөөсөө нэг коноп дараад тэр мэдээлэл нь гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрт аль хэдийн мэдээлэл байгаа байхгүй. Иргэдийн зөвшөөрлгүйгээр энэ санхүү мэдээллийг өгж байгаа дээр ямар хяналт байна? Энэ ямар хуулийн зохицуулалттай вэ гэдгийг бас өнөөдөр Монгол банкны хуулийн хэлтсийн хүн ирсэн байгааг нь бас олзуурхаж онцгойлон энийг асууя. Тэгээ хариултнаас нь шалтгаалж нэмж асууя. Энэ хоёрын Батчуугар гишүүн хариулт өгье. Одоо байгаа харж жагсаалтанд орсон байгаа иргэн бол нэг өсөндө тэр жагсаалт 6 жилээр хадгалагдаад байгаа. Зээлээ иргэн төлсөн ч гэсэн нөгөө 6 жилд байж л байна. Харин онооны системд орсноор харж жагсаалт гэсэн зүйл байхгүй болно. Батчуугар гишүүний микрофоныг өгье. Харж жагсаалт гэж зүйл байхгүй болно. Харж жагсаалт чинь нэг өснөд санхүүгийн ялж штт. Тэгээд 50,000 төгрөг нөө 5,000 төгрөг нөө ялгаа байхгүй тодорхой хэмжээнд доголд үүсэхээр нөгөө мэдээлэл нь 6 жилээр хадгалагдаад тэгээд нөө санхүүгийн ялан 6 жилээр байждаг. Харин онооны системд орсноор бол хэрвээ зээлийн иргэн төлчөөл нөгөө оноо нэмэгдээ явчихна. Нэг өсны харж жагсаалт зүйл байхгүй болно. Харин илүү динамик бодит гормоор оноолоо орж байгаа. Тэгэхээр тухайн иргэн илүү санхүүгийн сахилга баттай болсноор оноо нэмэгдэхтэй болцоо нь өсөж байгаа байхгүй юу? Тэгээд гол зүүрүү нь бол 6 жил харж жагсаалт нь хадгалагддаг зүйл байхгүй болоод бодит гормоор нөгөө оноо нэмэгдэхтэй боломж үүсэж байгаа гэж ойлгож болох юм аа. Түрүүн Бодормаа гишүүн хэлж байна. Яг санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах субъект өнөөдөр байхгүй байна гэж. Мөн их хурлын дарга ч хэлж байна.
Бусад хөгжсөн улс орнууд бол бүгдээр нэг л байдаг юм байна. Тэгээд тухайн байгууллага нь яг энэ онооны систем болон кредит скорын үйлчлэгээ өгдөг байгууллагуудыг хяндаг. Нэг өснө одоо Америкт бол Consumer Financial Protection Bureau, Канадад бол Financial Consumer Agency of Canada, Японд бол Financial Service Agency гэдэг тийм субъект байгаад байдаг, институт байдаг. Монголд одоо баахгүйгаа. Ганц зүйл нь бол Төв банкны тухай хуулинд Төв банк санхүүгийн хэрэгжийн эрхийг хамгаалах гэсэн тийм заалт байдаг. Сайжлаад одоо юм баахгүй байгаа. Тэгэхээр яг ийм одоо институт болон байгууллага үнэхээр одоо байгууллагад ёстой цаг нь болцсон гэж одоо ойлгож болно. Харин бусад 1.7 сая иргэний мэдээлэл ямар байдлаар авсан, ямар эрчим орчинд тухайн хоёр байгууллага нь авчаад боловсруулад байна гэдэг зүйлийг бол Монгол банкнаас илүү дэлгэрэнгүй хариулнахаа. За, уг асуудлыг хилцэх дэгийн тухай хуулиар заасан хугацаа дууссан. Тэгэхээр хоёр гишүүн асуулт асуухаар бүртгэгдсэн байгаа учраас асуулгаад асуудлыг хилцээд дуусъя гэж ингэж бодож байна. За, ангитай хүнд дээр хэлэгч нэмж хариулт өгье. Болормаа гишүүний асуултанд хариулъя. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5.1-2 дээр тухайн зээлдэгч өөрийн мэдээллийг санд нийлүүлэх зөвшөөрлөө өгч байгаа. Буюу одоо тухайн зээлдэгч өөрийнх нь зөвшөөрлгүйгээр л мэдээллийг нийлүүлэхгүй байгаа гэсэн үг. Таны мэдээлэл санд орсон бол та тухайн зээлийг авахдаа зээлийн гэрэн дээр зээлийн мэдээлэл санд мэдээлэл нийлүүлэх зөвшөөрлөө гэрээгээр өгсөн байна л гэсэн үг. Гэрээгээр өгөгдөөгүй тохиолдолд бол мэдээлэл нийлүүлэгдэхгүй байгаа. За, Төв банкны тухай хуулийн дээр санхүүгийн хэрэглэгчийн эрхшгийг хамгаалах үндсэн функц байгаа. Энэ функцийг одоо ажилуулах хүрээнд Төв банкнаас санхүүгийн хэрэглэгчийн эрхшгийг хамгаалах тухайн санхүүгийн үйлчилгээ авсныхаа хүрээнд хэрхэн хамгаалуулахад нь хяналт тавих үндсэн чиг үүргийн дагуу Төв банкнаас энэ зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналтыг бол тавьж байгаа, зохицуултыг хийж байгаа, улирал бүрд шалгалт хийдэг, үйл ажиллагаанд нь бол бүрэн хяналтыг тавьж байгаа. За, ангитай Болормаа гишүүн тодруулжсоё. За, Бачуугар гишүүн сая хэллээ л да. Одоо харж ихсаалт гэдэг зүйл ер нь байхгүй болно гэж. За, яг энэ орж байгаа өөрчлөлтүүд дээр надад яг энэ бүрэн хэрэг чухал уу гэдэг ийм мэдрэмж төрөөд байна л да. Одоо яагаад гэвэл 5 жил мэдээллийг нь хадгална гэж бид нар энэ хуулийн өөрчлөлт оруулж байна. Тэгэхээр би Монгол банкнаас маш хариуцлагатайгаар асууя. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжснээр харж ихсаалт гэдэг зүйл яг байхгүй болох уу? Монгол банкнаас яг асуухан зүйтэй. Яагаад гэвэл одоо зорилго нь бол үгүй болох гэдэг байгаа боловч яг энэ зүйл байхгүй болох уу гэдгийг Монгол банкнаас тодруулъя. За, хоёр дахь нь болохоор сая хэллээ л дээ. Зээл авсан хүн ингээ мэдээллийн санд мэдээлэл нэгтгэж байна. Би мэдээллийн санд мэдээлэл нэгтгэхийг одоо зөвшөөрсөн байсан ч тэрийг би бүрэн скор, энэ сайн скор хоёрт нийлүүлнэ гэдгийг одоо зөвшөөрөөгүй байгаа штэ. Тэгэхээр Монгол улсад бараг зээл аваагүй насанд хүрсэн хүн байхгүй бах. Тэгэхээр энэ бүх хүмүүсийн мэдээлэл. За, ангитай нэмж хариулъя. Болормаа гишүүний асуултанд нэмж хариулъя. Энэхүү хууль өргөн баригдаад батлагдсанаар улс нийт зээлдэгчнэр бүгдээрээ санхүүгийн оноотой болно л гэсэн үг. Тухайн оноон дээр үндэслээд тухайн арилжааны банкнаас зээл авах эрх нь бол нээлттэй байна. Яг одоогийн байдлаар ангилал буураад зээлийн одоо бид бүхний ярьдгаар муу зээлтэй болцсон, харж ихсаалтад орцсон гэдэг байгаа иргэд аж ахуй нэгж гэсэн арилжааны банкнаас зээл авах эрх нь нээлттэй байна. Зээл аваад явж байгаа. Зүгээр тухайн зээлдэгчийн авж байгаа зээлийн хэмжээ болон хүртээмж дээр л нүл тухайн одоо зээлийн чанараас хамаарсан өөрчлөлтүүд орж байгаас биш санхүүгийн үйлчлэгээ авах эрх нь бол нээлттэй байна. Ямар тохиолдолд үйлчлэгээ авч чадахгүй байна гэхээр барьцаа хөрөнгөгүй буюу одоо барьцаагүй аппликейшны зээлүүдээр бол энэ мэдээж бас харьцангуй хүндрэл бол учраад байгаа. Гэхдээ энэ зээлийн оноо гэдэг маань түрүү Бачуугар гишүүн хэлсэн энэ бол бодит бит бас хөрөнгө юм аа. Тэгэхээр бит бас хөрөнгө нь сайн байх юм бол энийгээ барьцаалаад тухайн зээлийн За, Сонгбан Замиря гишүүн асуулт асуу.